Туулаа нэвртэй подкаст. Гэсэн юм гин билээ. Та өөр тохиолдсон лус савдаг сүнс чөтгөртэй холбоотой түүхээ Туулаа нэвртэй подкастаар хуваалцахыг хүсвэл Facebook Messenger-ээр илгээгээрэй. Гисэр 8 дугаар хэсэг. 10 зүгийн эзэн Гисэр хаан 12 толгойтой мангасыг альва төрөлтөөн тасалж арлангаа хатнаа авч алтан суврагын дэргэд амирлан суусан 4-р бүлэг. Гисэр мангасын дочов. Үргэлжлэл. Гисэр хаан цаана хүрээд мангасын альва өнгөт улсыг үзээд мөн тэр өнгөөр хувилж гарч явв. Түүний цаана мангасын тэмээ хариулагч хүн тэмээний чинээ чулууг аваад сум болгож ирж идэв. "Ай нөхөр, чи хэнийх вэ?" гэж дуудав. "Тэмээчин, би тэмээчин" гэв. "За хоёулаа цохилолцож наадъя" гэв. "За зөв" гэв. "Дээгүүр цохих уу, доогүүр цохих уу?" Тэмээчин хэлэх юм. "Би дээгүүр цохий, чи доогуур цох" гэв. Тэмээчин Гисрийг тэмээний чинээ хатаар далааж байж цохох гэв. Гисэр жур биеэр хувлаад баг хүн болоод байв. Дээгүүр цохиод алдав. "Ай нөхөр, хишиг над болов уу?" гэв. Гисэр хаан доогуур цохогч болоод зүрхнийх нь ихээр цохив. Тэмээчин муужирч унав. Дарж хөвтөөд үг асуув. Гисэр: "Мангасын хотн хаанав? Наад зам нь хялбар уу? Мангас хаагур гөрөөлж явдгов" гэв. "Мангасын хот мөн энд ойр бий. Наан нь тэнгэрийн цагаан даваагаар тэнгэрийн хүүхдээр харуул тавьсан. Түүний цаана ертөнцийн шар даваанд ертөнцийн хүүхдээр харуул тавьсан. Түүний цаана манай мангасын хүүхэд хар даваанд харуулт харж буй. Альва учрыг тэнгэрийн хөвөө нь мэднэ" гэв. Гисэр хаан түүнийг алаад нөгөө 3 хошуу малчныг мөн тэр ёсоор алаад явв. Тэнгэрийн цагаан даваанд хүрв. Тэнгэрийн хүүхэд Гисрийг үзэж уйлаад дуудав. "Эвөө, энэ газар улаан хүлт хүн үл гიშгэх билээ. Хэрв хүн ирвэл мангас маныг алах билээ. Аль богд болов? Яаж таний?" гэж уйлав хүүхэд. "Аваа, хүүхэд бүү ээ. Наашир, би 10 зүгийн эзэн Гисэр хаан. Та тэнгэрийн хүүхэд үү? Яасан билээ та?" гэв. Эцэг ихэд ирэхлээд алтан дэлхий дээр бууж наадаж явтал биднийг 12 толгойтой мангас гинэт ирээд өрөвхийлж аван ирэв. "Гисэр ирэх болов уу гэж манаар харуул тавьсан нь энэ билээ" гэв. "За, тийм болбол 12 толгойтой мангасыг би алж өгье. Та над юу өгөх вэ хүүхэд?" гэв. "Ай богд, чамд юугаа боловч үл хайрлна" гэд мөргөв. "Ай, 10 зүгийн эзэн Гисэр хаан минь, үүний цаана ертөнцийн шар даваа бий. Тэр хүүхдэд мөн үгээ хэлээд гарч оч. Түүний цаана нүгэлт 12 толгойтой мангасын даваанд мангасын хүүхдээр харуул тавьсан. Тэр даваанд явшгүй гуу, мод, хад бий. Өдөрч үгүй, шөнч үгүй, хав хар будам мэт байх бий. Түүнд энэ хэрэгтэй болов уу гэж өврөөсөө гал эрдэнэт шил авч өгөв. Ай богд, тэр давааг давж гарах болбол үүнийг барьж гарвал гэрэл орох буй" гэв. "Ай хөөрхий хүүхэд, энэ чин зөв" гэв. "Таныг айлчлая. Ай богд, тэр давааг гарч очивол цаана нь 3 өндөр уулын дунд жалганд нэг тоохон чинээ хүн бий. Төлөгний улаан уцаар шарж идэх мах үл андах тийм бэлэг буй. Түүгээр бэлэг үзвэл сайн гэвэл оч, муу гэвэл байг" гэхэд "Зөв" гэд Гисэр хаан явв. ертөнцийн шар даваанд тэнгэрийн хүүхдийн үгээр хэлж гарав. Түүний цаана мангасын хар даваанд хүрв. Хүртэл үнэхээр өвс үгүй өндөр хэцүү уул байв. Өдөр шөнө үл мэдэгдэж, манан тунаж хавх харлаж байна. Бэлдэн бууж, балин өргөж олон сахиустаа залбирна. Огтор гуйдах олон сахиус минь, ялгуусан 3 эгч минь, тэнгэр хүрхрэх мэд луу нажигнах мэд болж нодоргийн чинээ мөндөртэй бороо оруул.
Өшөөд дайсны хэцүү давааг өрсөн давна би гэлээ. Тэнгэр хүрхрэх мэт, луу нажигнах мэт их бороо болж нудрагын чинээ мөндөрт хур орж байна. Эрдний шилийг баруун гартаа атгаж бэлгийнхээр мориор тэр давааг хараалгаж гарч очив. Мангасын хүүхэд мөндрөө сайж толгоогоо бүтээж хэвтэх юм. Гисэр нудрагын чинээ чулуу өвөрлөж мангасын хүүхдийн толгойг цоо цохиж алав. Тэднийг алаад цааш 3 голын дунд хоолойд явв. Үнэхээр тохон чинээ хүн байв. Гисэр бэлгийнхээр морио хувилгаж хамуутхээр дааг болгов. Бие хувилж муу хүн болоод хурч буув. Бууж очихдоо хол бай. Энэ тохон чинээ хүн төлөвний улаан уцаар шарж идэх мах үл андах гэж худал үг байх гэж бодов. Гисэр тэгээд хурчсов. Тохон чинээ хүн чи үз. Цагаан мөрөн өөд цагаан атан тимээд буй. Түүнийг дээрэмтгэхээр очин би төлөг үз. Шар мөрөн өөд шар газрахтай адууг дээрэмтгэхээр очин би төлөг үз. Хар мөрөн өөд хар халзан азрахтай адууг дээрэмтгэхээр очин билээ би төлөг үз гэв. Тохон чинээ хүн улаан уцаа ганц сугалж үзв. Цагаан мөрөнд бүү ач бурхны зам буй. Шар мөрөнд өөд бүү ач цав ертөнцийн зам буй. Хар мөрөн өөд ач мангаст зоригтой байна чи. Явдал чин бүтэх байна гэв. Морд толно. Оо байз нэг уцаа үзээгүй билээ гэж дуудах юм. Гисрийг үзв. Үзээд хэлв. Дээд бие чинь 10 зүгийн бурхан төгссөн юм байна. Дунд биед чинь 4 их тэнгэр нар төгссөн байна. Доод биед чинь 4 их лусын хаад төгссөн байна. Адилтгаа бол энэ замбуу твийг эзлэгч 10 зүгийн эзэн Гисэр хаан чи биш үү? Энэ муу тохон чинээ хүн төлөвний улаан уцаар шарж идэх мах үл андах гэж худал үг гэж бодож ирсэн байна гэв. Ай мэргэн отож түүнд минь уурлав уу гэж асуув. Юу гэж уурлах вэ? Энэ өндөр уулын дунд замаар гарч очтол мангасын хувилгаа нэгэн ирвэн сэрвэн мод бий. Тэр модны дэрэгдүр хүн гарахад эртмэсээр цавчилж алдаг буй. Түүнийг хичээж дайлаарай гэв. За гэд Гисэр хаан явв. Тэр модны барааг үзээд бэлгийнхээр морио октор гуйд гаргав. Бие хувилгаж гуйланч хүн болов. Бэлгийн 3 алд хар шор сэлмээ хувилгаж 3 алд хар таяг мод болгов. Хамаг зэр зэвээ хувилгаж 2 ачмагт хийсэн баахан гурил болгов. Шил ишт оновч хутга баруун ханцуудаа хийв. Модны дэргэд гуйланч хүн очиж сүудэртэн сууж сумч шил ишт оновчоор модны ёроолыг хөндийлэн ухацв. Мод дээрээс нь хүн болон мисээр далайн. Дээш хараад их дугаар "Эвөө" гэв. Гуйланч хүн намайг ирд суухад мод билээл. Энэ мод юу гэж хүн болон эрт мисээр далаах яасан хувилгаа мод билээ энэ? Би энэ ахуйг тойрсон хэрмэл гуйланч билээ. Дээр хурмас тэнгэрийн хувилгаа модон буй гэлээ. Өштөн дайсныг үзвэл өрсөн ална гэлээ. Тэр мод үгээгүй ядуу хүнийг үзвэл өршөөн хайрлна гэлээ. Түүнийг хувилгаа мод болов уу энэ? Энэ замбуу твийн эзэн Төвдийн Гисэр хааны хувилгаа мод болов уу энэ? Хартан дайсныг үзвэл хар сэтгээд алдаг гэлээ. Хамаг үгээгүй ядууг үзвэл зам зааж өгдөг гэлээ. Хамгийн эзэн Гисэр хааны хувилгаа мод болов уу чи? Яаж таны 12 толгойтой Ракшасын хааны хувилгаа мод буй гэлээ. Тэр болбол яахыг нь эс мэтлээ би. Ахуйг тойрсон муу үгээгүй ядан гуйланч билээ би. Өнөө энэ модны ёроолд баахан төмөс ургаж түүнийг ухаж идэн би гэв. Юу та уярах мэд сайхан үхтэй гуйланч билээ энэ. Айхөөрхи модны сүүдэрт суу төмөс ухаад ид гэв. Төмөс ухагч болж модны ёроолыг хөндийлэн ухаж сумч шилт ишт оновчоор үнцийг тас огтчив. Мод түлхэж орхиод Гисэр бэлгийн 3 алд хар шор сэлмээр тас дэлдээд түүмэрдэж орхив.
Гисрээр кино хийвэл бүгжний эзэн ч хажууд нь жолдох юм байна. Гисэр хаан мангасын ордонд арлангуйтай уулзав. Мангас хувилгаа модоо алдсны тулд гөрөөлж явтал гэнэт толгоо өвдөн гэж их далаад орж бие сэрүүцье гэж хэвтэн. Хивцээр унтав. 10 зүгийн эзэн Гисэр хаан бор харцаг болж ховлон хөрөв. Мангасын зүүн нүдний дээрээс хатгаад дутав. Мангас өрөвхийлж алдаад босож бүргэд болоод хөв. Гисэр цаад өндөр уулын оргил дээр гараад тохойн чинээ хүн болж наадаж явна. Мангасыг хурж ирэхэд бас бор харцаг болон нисэж их далаад ирээд тохойн чинээ хүн болж наадаж явна. Их далаад мангасын хурж ирэхэд мөн харцаг болж нисээд явв. Мангас гүйцэж ядан гэртээ харав. Арлангуйд үг хэлв. Эво, яалаа би. Энэ бие төрсөөр ийм зовлонг эсвүцлээ би. Энэ өдөр гөрөөлж автал миний толгой гэнэт өвдөн өвдөхөд их далаад орж бие угааж хөвцээр унтав би. Гэнэт бор харцаг ирээд зүүн нүдний минь дээрээс хатгаад дутав. Босож хөөтөл минь өндөр уулын оргил дээр гараад тогоон чинээ хүн болгоод наадаж явна. Өндөр уулын оргил өөд хөөе гэтэл харин их далаад нисэж очоод бас тогоон чинээ хүн болоод наадаж явна. Далаад очиход минь бас нисэж одов. Хамаг аргаа барав би. Бор зүрх минь булиглав. Богн хаврах минь шархрав. Үстэй толгой минь өрөвив. Уй гişүү минь жижрав. Эво, яасан нүгэл билээ. Гэв. 10 зүгийн эзэн Гисэр хаан ирвүү. Хормос тэнгэр ховилж ирвүү. Тусын хаад ирвүү. Асур нар ирвүү. Ямар тогшид ирсэн болов. Тэр дөрвүүлээс өөр над нэг ч хүн халдах ёсгүй билээ. Булт ширээг би авсан. Бусад бүх орныг би эзэлсэн. Гэв. Арлангуй хэлв. Эвүү сайн ир минь 10 зүгийн эзэн Гисэр хаан гихч 10 зүгийг ховилдог балай олон ховилгаангүй биш үү? Бурхан төрөлтэй гэж шовуунууд үл ховилдог асуур нар биз хин гинэмчи үнийг гэв. Энүг игэмон гэв. Та Дулааны өртөө подкастыг сонсож байна. Дараагийн бичлэгийг цаг алдалгүй үзэх хүсвэл subscribe товчоод дарж хонхоо идэвхжүүлээрэй. Маргааш өглөөгөр хотын хаалганд бяруун чинээ 2 аалз тавиад энэ нэмийг хотын гадна гарвал залгиж орхи гэд гөрөөлөхөр явв. 10 зүгийн эзэн Гисэр хаан бэлгийн хойр мороо унаж мангасын хотод очив. Мангас хотоо үлгэргүй өндөр барьсан ажээ. Гисэр хаалгыг нь олж ядаж нэгэн үе бэлгийн хойр мориндоо үг хэлв. Бэлгийн хойр морь минь чи намайг хотын дээгүүр авчгаар хот дотор алтан шагаа унсан мэд тов хийтэл тусаж бай. Намайг авч гарч ис чадвал 4-5-ыг минь огтлоод эмээл хазаараа үүрч харъя би. Чамааг авч гартал би унаж хоцорвол энэ шуламсын хотод нь унаж үхээд маха нохоод идүүлээ би гэв. Эвүү айх мэт богд баатар минь энэ зарлагч нь юу вэ? Ийм тийм гэж юу зарлаг болно вэ? Би чамаага заа гэсэн газар үл гэдэг билүү? Чи 30-ны газар очиж хашгиран довтолж ир. Годил харвам газраас заа яв гэж баруун гоёг гойдож амийг минь татаж ир. Би чамаага авч гарахаа би мэдий гэв. За одоо зөв гэж 10 зүгийн эзэн Гисэр хаан 30-ны газарт очив. Зүүн гараар жолоотой дэл дээрээс нь ноцов. 2 хөлөөр тасгавчив. Баруун гараар гоёыг нь 3 уй гойдаад хашгиран давхив. Годил харвам газраас за яв гэж морийг татсаар ирэв. Бэлгийн хойр морь огторгуугаар яван очив. Орохдоо алтан шагаа болон хот дотор тов хийж тусав. Бэлгийн хойр морио огторгуйд гаргав. Бие ховилж гуйланч хүн болов. Хамаг зэр зэвээ хувилгаж 2 ачмагт баахан гурил болгов. Бэлгийн 3 алд хар шор сэлмээ хувилгаж 3 алд хар таяг болгов. Нэг нүдээс хохойлгов. Хотын хайсан дээр гарч энэ юу тай сайхан хот вилээ. Энэ ахуйг тойрсон үгүй ядан гуйланч хүн билээ би.
Дээр хормос тэнгэрийг ч үзлээ би. Доор Лусын хаадыг ч үзлээ би. Тэр хоёулын хот ийм сайхан биш билээ. Төвдийн 10 зүгийн эзэн Гисэр хаан нэг сайхан хот бий гэлээ. Түүнийг эс үзлээ би. 12 толгойтой мангасын нэг сайхан хот бий гэлээ. Түүнийг эс үзлээ би. Дими сажилж явсаар энэ хоёр хааны нэгний хотод учрав би. Энэ хотын хаан хатан хоёрыг үзээсэй би гэж урт мод тулж их дууга гаргаж гэр зүг очив. Очтол улаан өрхөд үлгэргүй их цагаан гэр байна. Түүний үүдэнд хөрөв. Баруун хатавчанд, зүүн хатавчанд хоёр бяруун чинээ алз хэвтэн. Арлангаа Гисрийн дууг сонсоод "Ивүү" гэж босож гүйн гарав. Хоёр бярууны чинээ аалз бол мангасын хувилгаан байсан аж. Арлангаа гадагш гарвал залгиж орхих гэж тавьсан илч байлаа. Тэр хоёр аалз амаа ангааж Арлангааг өмхөж орхий гэж айсвэ. Одоо үгүй ядан хүн хар таягаараа хоёр аалзыг хувилгаанаар зөхөж алав. Гисэр өөрийн хувилгаанаа мөн ордонд нь хоёр аалз болгож хуурч тавив. Айх мэд богд минь хаанаас ирэв гэж Арлангаа Гисэр хааныг тэврэн хайлав. Арлангааг хайлж байхад охор жолоо технэр гихч энэ биш үү? Чамааг уйлж байвал мангас мэдэх биш үү? Бүү уйл. Тэр муугийн арга сувийг над зааж надад өг. Арлангаагаас асуув. Баруун хацартаа ингэсэг төрхөж баруун биеэ сайхан чимгээр чимсэн чинь юу вэ? Зүүн хацартаа хөө төрхөж зүүн биеэ муу чимээр чимсэн чинь юу вэ? Гэлээ. Баруун биеэ чимгэлсэн минь Баатар Гисэр хаан минь ирж бачид мангасыг барин алж бас толгойг нь огтчихын бэлэг билээ. Зүүн биеэ муу чимгээр чимгэлсэн минь 12 толгойтой мангасыг доройтуулах бэлэг билээ. Мангас өчигдрийн харцханд зүүн нүдэ хатгуулсан тэр явдлаа над тоолж хийсэнд чамаага ирснийг мэдээд ийм бэлэг бэлгэлсэн минь энэ билээ гэв. Богд минь 12 толгойтой мангас ад биш хэцүү байна. Үхэн болвоо чи минь хар гэв. Эвүү Арлангаа минь тэр үг чинь юу? 12 толгойтой мангасыг дороотуул гэж хэлэхгүй яв. 10 зүгийн эзэн Гисэр хаан болоод 12 толгойтой мангаст чамаагаа автаад замбуу тэвийн эзэн Гисэр хаан гэж хотлоор дуурсаж явх уу би? Тэр дийлэх болбол чамааг авсаар явна би. Би дийлэх болбол чамаага авч харна би гэлээ. Тэр нүгэлтийн явдлыг яаж мэдэх вэ би? Чамаас ирсээр гэрээсээ гадагш гарсангүй би. Хөгцөс луусаа унаж гөрөөлөхөр явлаа. Үдэш улаан нарнаар хандгаа буугаачиж ирдэг. Дайсан хүний ирснийг мэдвэл тэр луус хамраа хуухарч хазаарын зуузааг хэмлэж дөрвөн хөлөө дүүлж дэвхцэж газар цавчиж ирдэг юм. Оролон, гараалан хоёр бор морин энд тэнд түлхэлцэж гүйж гарч явдаг. Өөрийн төлөгний улаан уцаараа шарж идэх махыг үл андах билээ. Ийм төлөгч буй аяа богд минь чамаага хаанаа хий гэв. Түүнд гайгүй над арга сувийг нь аргадан асууж өг гэв. Гисэр Арлангаа 3 эгчийн тусламжаар мангасыг устгаж мөн тэнд саатаж суув. Одоо Гисэр Арлангаа 2 арга хийж голомтын доор 7 алд гуухаж Гисэр түүнд оров. Хавтгай цагаан чулуугаар дарав. Түүний дээгүүр нэгэн бүсэнд майн зураад бүрхүүлж тавив. Түүний дээгүүр шороо өрөв. Тэр шороон дээгүүр хагд өвс тавив. Өвсөн дээгүүр хөх ногоо цацав. Тэр бүгдийн дээр нэг тогоон ус дүртэлхийв. Тэр усны дээгүүр хамаг шувууны чандрыг үхтээж тавив. Улаан цагаан жирэмсэн хосолсон утас уйж тавив. Мангас үдэш улаан нарнаар хөхцэс луусандаа хандгаа бугаачиж айсвэ. Тэр луус нь хамраа хуйхирч хазаарын зуузаа хэмхэлж газар малцаар дүүлж дэвхцсээр айсвэ. Ороолон гараалан 2 бор морин энд тэнд дүүлэн түлхэлцэж гүйж айсвэ. Энэ жигтэй эмээн жиг биз. Бачит эмээн бач биз. Дайсан ирсэн болов. Хамарт минь цогхорхой өнөр төлөгний минь улаан уцыг өтрөг гэв. Арлангаа эвүү
Жигтэй им жиг хурж гих чинь юу вэ? Жигтэй гисэр минь нэрж жилбэт мангасыг жиглэж байж огтчих болдугай. Бачид имийн бачин хурж гихсэн чи юу вэ? Баатар гисэр хаан минь нэрж бачид мангасын багал зуурыг огтолж бас бурхадтаа тахил өгөх болдугай. Чи надад юу гэж хэлгэнэж байна? Намайг идий гэвэл үтэр идэх түн. Гисрийг муу гэж чамайг сайн гэж босож ирлээ би. Жигт бачид гэж би өнөө герт чинь суугаад яах вэ би гэв. Жигт бачид гэлээ гэж одоо чи намайг юу гэж харав? Төлөгний улаан утсыг минь авч өг. Эм хүний салтаа доогуур бүү гарга. Нохоо салтаа доогуур бүү гарга. Зүүн хаяагаар бүү гарга. Төлөгний минь бэлэг төөрөгдөх бой. Баруун хаяагаар гаргаж өг гэлээ. Арлангуй ороод мөн тэр муу гэсний бэлгээр хийгээд өгөв. Луусын дээрээ байж төлөг үзв. Эвөө 10 зүгийн эзэн гисэр хаан ирж байна. Голомт доогуур минь булсан уу яасан? Хавтгай цагаан чулуугаар дарж хар шороогоор үрлхийлж хэвтэн үү яана гэв. Арлангуй эвөө чи юу хэлнэв? Гисрийг хэн болох вэ? Одоо би болов уу? Дээр хөх окторгуй эцэг минь болон дуудаасай. Доор хөрс таланд дэлхий хүн болон дуудаасай. Би энэ хоёрын хилцгийг чагнаж байж сонсоосой гэв. Гисрийн нэгэн хувилгаан окторгуйгаас хүн болон дуудах юм. Гисрийг муу гэж ирлээ чи. Одоо яв гэв. Гисэр доороос мангас дэми донготно гэв. Мангас түүнийг сонсмогц эвөө яасан чиг билээ гэж инэв. Нэг утсаа үзээгүй билээ гэж түүнийг дахиж үзв. Үзээд гисэр өгөж байна. Харгаа зарт орж хавтгай чулаагаар даруулж цагаан цасаар бүрхүүлж хар шороогоор булуулж хаг дөвсөөр хучуулж түүний дээр хөхөв сургачаа. Хүрэл эрэхтэй их талаа байна. Түүний дээр хөвчин шувуу суухта чандраа унгааж явах гэж байна. Түүний дээр хэрэг шаазгаа сууж элэг болгож явах байна. Гисэр өгсээр нэг жил барж байна гэд бов. Чигч л өрөөг гэв. Арлангуй нэгэн их төмөр багныг чирч авчирч өгөв. Мангас түүнийг авч шүдээ чигчлээд шүдний завсраас өвч хуйг авч дуулахтаа 2-3 хүнийг унгав. Миний идэхийтэйгог гэв. Арлангуй тэр өгсөн хүний махыг хуурч өгөв. Мангас идэв. Арлангуй өвөрт нь оров. Сайн ирмэн. Одоо чи өнөө гөрөөлж ирээд дими донгосож байна. Гисрийг муу гэж чамайг сайн гэж ирлээ би. Энэ хот чинь хаалгагүй. Чи гараад явна. Би герт чинь хоцорно. Нүгэлт гисэр ирвэлэн намайг алаад явах байна. Түүний эрхийг би мэдвэл чамаагаа гэж хэл оруулахгүй гэв. Эвөө би чамд хэлэхгүй 3 зүйл итгэлтгүй байдаг юм. Бороохоо модыг модонд үл тооцох, болжмор шувууг шувуунд үл тооцох, болцоогүй имийг нөхөрт үл тооцох гэв. Намайг авч ирээд гэртээ сайхан хатнаа залгиж орхилооч. Одоо нэг хатан олбол чи намайг бас идий гэж байгаа биз? Нүгэлт гисэр албуулж алах биз? Яа би ерөөл минь мэдтгвэ гэд хивтэв. Арлангуй энэ өгчин зөв гэд гэж инээгээд нааша хивт гэж тэрвэрч авав. Май гэж 2 алтан бэлцэг өгөв. Нэгийг нь гарахтаа хамрынхаа үзүүрт тавьж гар. Хот минь хаалгаа нээж өгнө. Нэгийг нь бас орж ирэхдээ шигши хурундаа зүүж ир. Хотын минь хаалга нээж өгнө. Би урагшаа явна гэд хойш явдаг буй. 4 зүгт явахдаа тоолж хэлв. Арлангуй хариуд нь за сайн ирмэн тэрч тэр болдгоо. Гисрийн хувилгааныг би булт тоолж мэднэ. Гисэр ирвэл нь яаж дийлэх вэ чи? Чиний хувилгааныг би мэдээгүй билээ. Над хэлж өг. Зоог сонсъё би гэв. Зоог сонсъё. Ханамжтай сонсъё. Тэр мог ирвэл чигчи уруугаар алахгүй юу би? Миний гэрээс өмнө 3 өнгөх талаа би. Түүний цаана 5 давхар хулс би. Наад далайн захад хулсны цаана цагаан бух, хар бух 2 мөргөлдөж байдаг. Цагаан бух гисрийн сахиус өглөөгөр дийлдэг.
Өдөд миний сахиус хар дийлдэг. Түүнийг минь албал тэр намайг алах биз. Түүнээс өөр намайг яаж алах вэ тэр? Хой нэгэн хот буй. Тэр хот дотор 3 охин дүү минь бий. Тэд 9 улаан модны үзүүрээр сууж байна. Түүнийг нь албал тэр намайг чадна. Түүнээс өөр яаж чадах вэ? Тэр зүүнтэй 3 далаа бий. Түүнд 3 марал наадаж явдаг. Үдийн халуун далаагаас гарч ирж гадна дээрээ чивтэн. Тэр 3 болыг нэг сумаар харваж оноод дунд марлын гидсийг хаах татаж алтан хайрцгийг аваад хаах дэвсэж түүний дотроос зэс тэвэн авч хуг татвал намайг ална. Түүнээс өөр яаж чадна тэр намайг? Баруун та нэг хот бий. Түүнд нэгэн хувилгаан ихч минь бий. Төрсөөр над үзүүлээгүй нэг бутанд хорхой сүнс минь бий. Тэр хорхой минь албал намайг алж чадна. Тэр түүнээс өөрөөр яаж алах вэ? Хувилгаанаа дуусав гэд хэвтэв. Арлангуй огоо тэнэг байчи. Урд би чамд юу хэллээ? Хэний нь хувилгаан илүү болов гэж чамаас асуусан шүү би. Бас би юу хэл гэв. Намайг үнснээ хойно баруун самсаанаас минь их алтан загас гарч баруун мөрөн дээр минь наадж явах. Зүүн самсаанаас минь бага алтан загас гарч зүүн мөрөн дээр минь наадж явах. Тэр хоёрыг алавч яах вэ? Нэг сайн бүхийн чинээ тэмцэж өгөх нь биз би. За намайг алавч ах минь таринчлам, их минь рагчис, агцгүй гарсан минь би. Тэр 3 уулыг минь яаж ална? Миний бие болж оролдох биз. Тэр 3 уул минь хэрвээ тэднийг минь албал үргүй өгөх минь гэв. Арлангуй үнэн сайн ирмэн одоо сэтгэл минь ханав. Гисрийн хувилгаан ийм олонгүй билээ. Чамд учирсан ёроол минь энэ биз гэв. Үнэн гэж мангас баярлаж хэвтэв. Мангас өөрийн хяраанаар босч урагш явъя гэд хойш явв. Арлангуй гисрийг босгов. 2 алтан бэлзгээ өгөв. Мангасын альва явдлыг булт тоолж хэллээ. Гисэр за одоо гайгүй гэж бэлгийн хойр морио ураны сангаас окторгуугаар буулгаж унав. Гарахдаа нэг алтан бэлзгийг хамрынхаа үзүүр тавиад ирэхэд хаалга нээж өгөв. 3 өнгө далааг дамжиж 5 өнгө хулсыг туулж очив. Наадах далайн загад цагаан бух, хар бух 2 мөргөлдөж байна. Цагаан бух мэгдэж 2 хөлөө бохирч нүдээ улаанаар эргүүлж цагаан хөөс гаргаж байв. Хар бух баруун тань онголзож байв. Гисэр хар бухыг нумаа татаж харвав. Зүрхний эхийг тас харваад бэлгийн 3 алд хар шор сэлмээрээ тас завчлаа. 5 өнгө хулсыг төмөрдөөд хойшоо харлгүй дутав. Хаалганд хурж ирэхэд алтан бэлзгийг чихчүү хуруундаа зүүж үзүүлв. Хаалга нэв. Хойш хартал 3 өнгө далаа нь гисрийг гүйцэж ирэв. 3 өнгө далаагаас гисэр дутааж бэлгийн хэр мориороо хаалгалуу дахив. Далаа хэр морины хондлоо дээгүр өрөв хийлж алдав. Хаалга хагдав. Далаа орондоо гарив. Гисэр Арлангуйдаа хэлв. Тэр мууг алаад ирэв би гэв. Өдийн цагт хоёулаа сайхан найрлаж сув. Үдэш мангас айсвэ гэж гуундаа орж хэвтэв. Үдэш мангас ирэв. Йоо халхай. Толгой минь өвдөн. Гисэр ирвэ гэв. Арлангуй үгүүлэх юм. Сайн ирмэн толгой чинь яв. Юм олж эсэдвүү чи гэхэд баг цөөн олж идлээ. Толгой минь гинэт дөнгнөж өвдөж явна гэлээ. Мангас маргааш өглөөгөр босон хойш явна гэд урагшаа явв. Гисэр гарын хойш явв. Их хотод нь хүртэл 3 охин дүүнд 9 улаан модны үзүүр дээр сууж байв. Гисэр хаан хувилж өнгөд чимэгт сайхан гуа хүн болоод хот дотор нь хурч очив. 9 улаан модны ёроолд хүрэн альва зүйлийн наадмаар нааданч дуулав. Энэ улаан модны дээр суугч 3 сайхан охид хийнийх болов. Дээр хормос тэнгэрийн 3 сайхан охид бий гэлээ. Тэр болов. Доор Лусын хаадын 3 сайхан охид бий гэлээ. Гисэр хааны охид бий гэлээ. Мангасын 3 сайхан охид бий гэлээ. Тэр 4 лих нэгнийх нь охин биз. Энэ ийм сайхан охид миний дэргэд бууж ирээд миний наадмыг үтсүгэ. Хэрэ буюу шаазга буюу энэ модонд юу гэж суудаг болов гэв.
Үнэхээр энэ хүний үг зөв. Бид шувуу буюу энэ модны үзүр дээр дэмий суух минь юу вэ гэд бууж ирцгээв. Наадахыг үзэж охид найлалдан гайхалцав. Хүн чи хинийх билээ гэхэд би баруун мөнх газраас ирсэн билээ. Хар малгайд гармаагийн өгсөн 108 хэв мянцсан зангаа надад бий. Түүнийг зөвхүү та гэв. Эвүү их ламын өгснийг юу гэж үл зүүн аль үг гэв. Хүзүүндээ зөвхүү хөлдөө зөвхүү та. Юу гэж хөлдөө зөвхвэ бид хүзүүндээ зүй бид. Наашир би зүүж өгсөв гэд өврөөсөө 3 номын хөвч аваад 3 уулыг боомлж алав. 9 улаан модыг огтчоод их хотыг нь төмөрдөд орхив. Мангас үдэш толгой минь өвдөн гэж ирэв. Бас бие өвдөж байхад гөрөөлөх хэрэг юу вэ? Чамд идэх юм дутгав уу? Нэг өдөр унжиж бие сайн болгоосоо чи гэв. Чи надад юу хэлж байна? Өвдөвч гайгүй. Гөрөөлнө гэд унтаад өгөв. Маргааш зүүн тийш явъя гэд баруун тийш явв. Гисэр гараад зүүн тийш явв. Уд модонд гитэж хүртэл нь 3 марл наад далайн захад очиж хэвтэв. 3 уулыг нэг сумаар харваад дунд марлын гидсийг хаг татав. Тэр дотроос нь алтан хайрцаг унах юм. Хаг дэвсэд зис тэвэн авч хуг татаж орхиод ирэв. Мангас үдэш нь толгой минь өвдөж байна гэж ирэв. Маргааш унжиж бие сайн болгоосоо чи гэв. Чи минь надад юу хэлнэ? Маргааш чамаа хөтөлж явж үзүүлээ би гэв. Маргааш өөрийн хяраанаар мангас босов. Толгоогоо боож яв гэж арлангааг хөтөлж аваачив. Их алтан гэртээ оруулав. Түүнд ундуй сундуй өгсөн хүнийг хурааж орхижээ. Бас нэг альва чимэгт олон сайхан гэртээ оруулав. Түүнд малын мах, загсны мах, гөрөөсний мах эд бүгдийг дүүргэж тавьжээ. Нэг хувхай модон гэр байна. Түүнд аваачиж оруулав. Алт мөнгөн эдийн сан тэд бүгдээ хурааж тавьжээ. Эднийг эдийг их болбол ганц өдөр идэж орхино. Нөөж эдийг нь биш үү би гэв. Өвдөвч гайгүй гөрөөлхөр явъя би гэж мангас зүүн тийшээ явлаа. Гисэр гараад баруун дахь хотыг нь тэмцэв. Гисрийн өмнөөс нэг хөгшин ухаан марл дүүлэн давхин довтлон ирэв. Гисэр номоо татаж магнайн цагаанаар харвсанд суман түүний охор сүлний угаар гарав. Тэр марл сумыг цухуйлган дутав. Гисэр герт нь хөөж хүртэл их хоттоо ороод 9 давхар чулуун хаалгаа хаав. Гисэр тэр хаалгыг нь болд сүхээрээ цоо цохлоод ортол цал буурал эмгэн доод цоёогоо тэнгэр тулгаж дээд цоёогоо алтан дэлхийд тулгаж хоёр хөхөө алтан дэлхийн дээр өнжүүлж орой руу нь харвсан сумыг охор сүлний угаар төмрийг нь гилтаалган нохоочлон оцой цугаад ёй халха яала гэж суун. Гисэр гуа сайхан хүн болж ороод эмгэн яасан бэ чи гэв. Алтан дэлхий дураар явж амтныг барьж иддэг билээ би. Өнөө нэг хүнийг барьж идий гэж очиж билээ би. Гэнэт ингэж харвуулж зовлонд орж хэвтэн би. Өднөөс нь барьж суугалж цөхөв би. Үүсгэрээс нь барьж суугалж цөхөв би. Хар цусыг бүлгэлтэл харвав. Хайрт амийг минь тасартал харвав. Сайхан гуа хүн хинийх вэ чи? Энэ сумыг минь суугалж өг гэхэд эвөө эмгэн чиний сумыг суугалж үл чадах би. Дээд хормост тэнгэрийн ч сум биз. Дундад асуур нарын ч сум биз. Би суугалж чадахгүй гэлээ. Аваа хоёулаа нөхөр болъё. Игч минь чи яачхав? Намайг дүүгээ үл таних чинь юу вэ гэв. Аваа чи минь хэн билээ гэхэд дүү чинь мангас биш билүү гэлээ. Аваа минь чиний өнгө хизээ ийм сайхан болов гэхэд Гисэр хааны хатныг авснаас хойш ийм сайхан болов би гэв. За намайг юу гэж харвав чи гэхэд игч минь намайг төрсөөр сүнсний минь нэг бутан хорхойг үзүүлээгүй гэж чингэж уурлаж харвлаа би гэв. Аваа чинийхээ амийг хүнд үзүүлбэл чамд муу болно гэж ингэж үл өгдөг билээ. Үүний учраас чи намайг алах уу гэд ав гэж өнхрүүлж орхив.
Игч минь наашир сум игчин суулъя. Цуглагч болоод сумаар сэндлэн алав. Сүнсийг нь битүү байшинд оруулж төмөрдөж орхилоо. Мангас үдэш ирээд ёо халахаа толгой гэж өнхөрч хөвцээр унтав. Баруун самсаанаас нь их алтан загас гарч баруун мөрөн дээр нь алдаж явна. Зүүн самсаанаас нь бага алтан загас гарч зүүн мөрөн дээр нь алдаж явна. Арлангуй хоёр ууданд нүүрсийг оо болгож нухаад цуух орондоо хоёулыг тавив. Гисрийг босгов. Гисэр босоод их бол цүхээ билүүдэв. Хар хийх ч юувэ гэд мангас өмнөх ууттай нүрсийг залгиж орхив. Арлангуй үгүүлэх юм. Зүудэлж байна уу чи? Намайг идий гэж байна уу? Хар хийх ч юувэ гэв. Утас ээрж суутал утас минь тасарч тогоонд хийж хар хийв гэв. За би үзье гэлээ. Нэг ирээд харж игнолов. Адил байна гэд хэвтэв. Гисэр хаан босоод сумаа ирч идэв. Мангас босон харайж нөгөө ууттай нүрсийг залгиж орхив. Зул үгүйд байж залхахаар зулын гэрэлд байж залиг намайг гэлээ. Бар хийх ч үвэ гэв. Чагтах татахт минь төр хийв гэлээ. За тат гэхэд татв. Адил сонстов гэд унтлаа. Гисэр хоёр бол цүхээ барьж ирэв. Арлангуйд хоёр атга нүрс атгуулв. Намайг завчхад чи энэ нүрсийг тэр шарханд нь хийж орхи гэхэд гисэр хоёр мөрөн дэх алтан загсыг хоёр мөртөнд тас завчлаа. Цавцсан хойно арлангуй өнөөх нүрсээ шарханд нь хийж орхив. Мангас унаж босоод гисрийг мэдэн хорт гисэрт хуурцсан минь гэд гисэртэй авалцав. Мангасыг гисэр унгаагаад 12 толгойг нь огтолж хэрчиж байна. 11 толгойг нь огтолж дуусаад нэг толгойг нь огтлох гэтэл мангас үг хэлв. 10 хорийн үнцийг тасалсан айх мэд богд алхын муугаар алавч намайг. Чи бид хоёрт их өшөө үгүй билээ. Дүүгээ чамааг муу гэж эмийг чинь авч ирсэнгүй билээ би. Хатан чинь өөрөө ирсэн биш үү? Хатнаасаа асуу. Хоёулаа ханлий. Хаан өшөөтэйсэн би болвол түүнийг хоёулаалаа. Өвөл миний газар дулаан биш үү? Энд цуй. Зон чиний газар цүүдэр биш үү? Тэнд цуй гэв. Гисэр зөв гэж харж байв. Тэр үгэнд нь жамцоо дайрын оддом нэрт их чинь огторгуугаас дуудав. Нусгай минь үүний үгийг юу гэж итгэвчээ? Биеийг бишрэн босны хойно чи алж чадахгүй. Өтөр гэлээ. Толгойг огтлыг гítэл хутх нь хар хив. Суугаар дүрв. Истав. Нимгэн цаваар дүрээд гидсийг хаг татаж орхив. Ширмийг урсгаад толгойг нь огтолж орхилоо. Түүний хойно мангасын ундаг хар халзан морийг унаж мангас болж ховлон ах таринч ламд хурч був. Буун хурч очоод мөргөж авшиг тавиулагч болоод гидсийг нь хаг татаж орхив. Лам гэхээ мартаад пад гэв. Хар халзан морь гадна унав. Ламын цусыг моринд цутгаж өгөөд идэв. Хүүд нь гарсуунд очив. 7 давхар хотны гаднаас гарсуу минь гэж дуудав. Юу вэ гэд гарч ирв. Ахаа чин таалий гараа өг гэхэд хот нэвт гараас нь бариад аваа хаалгаа тайл гэв. Хаалга тайлв. Хүүгийн гарыг нь таалагч болоод огтолж орхив. Ахаа яалаа гэж бархирч хэвтэн. Гүйн орон хүүг зайдлав. Эвүү яалаа алхын муугаар алавчи. Ахаа минь өгсөн түмэн цагаан адуу би тэр дотор дун цагаан морь би түүнийг ав намайг тавь гэв. За мэдлээ гэв. Гисэр төмөн хар адуу би түүний дотор бих мэд хар морь би түүнийг ав намайг тавь. Төмөн хүүх адуу би тэр дотор хөх оюу эрдэн мэд морь би түүнийг ав намайг тавь. Төмөн улаан адуу би тэр дотор миража мэд
улаан морь бий. Миража гал. Түүнийг ав, намайг тавь. Яалаач гэв. Эцгийн чинь толгой муу тэнэг хорт итгээд чи чамайг алавч эс алавч тэр адуу хэнийг болох вэ гэв. Би чамайг эцгээ ал гэлээ. Чи намайг үрийг алаасаа гэв. Одоо энэ үг чинь зөв. Эцэг ихтэй яаж золгодог билээ чи түүнийгээ хэлж өг гэлээ. Хүүгээр цөмийг тоочиж хэлүүлээд толгойг нь огтолж орхив. Мангасын эхийн герт хүүн болон хүрв. Гисэр иржгэн ичи зис твэн алтан твнийг зааж өг гэв. Эмгэн зааж өгөв. Эмгэн адислий гэж төмөр хэдрээ барьж гүрүү рагша гэж урагшаачв. Алтан твэн зис твнийг аван дутав. Эмгэн мэдээд хөв. Хүү алтан твэн зис твнийг хуг татаж орхив. Эмгэн үхв. 12 толгойд мангасыг алав. Альва өр үнцийг тасалсны хойно арлангуй хатан зарлиг болов. 12 толгойд мангасыг альва өр үнцийг таслав. Одоо хоёулаа алтан суврагын дэргэд амирлан сууя гэж арлангуй гисэрт алтан аяганд баг нэрт хар өнгөт идэг хийж барив. Гисэр түүнийг зоглоод альва бүгдээ умартан сув. 10 зүгийн эзэн гисэр хаан 12 толгойтой мангасыг альва төрөлтөнд тасалж арлангуй хатнаа авч алтан суврагын дэргэд амирлан суусан дүтгөр бүлэг ийм билээ. Та Тулааны үртэй подкастыг сонслоо. Цогыг маань дэмжиж subscribe тавьчаад арч хонхоо идэвхжүүлээрэй. Мөн Facebook дээр Тулааны үртэй гэсэн жинхэнэ хуудсыг минь дагаарай. Танд эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсье.